Уран дулаан цаг ирж буйтай холбоотойгоор морой марцсан монголчуудын мотоциклийн хэрэглээс сэргэж бас нэмэгдэж байна. Учир нь иргэдийн хувьд тэр дундаа малчтын хувьд өдөр тутмын амьдрал, мал аж ахуй эрхлэхэд хурдан шуурхай, амар хялбар байдаг гэдэг шалтгаанаар эрүүл согтуу аль ч үедээ механикчсан тээврийн хэрэгсэл болох мотоциклийг хөлөглөж, бүр зарим нэг хэсэг нь насанд хүрээгүй хүүхэдтэй багаас нь энэ зүйлийг унуулж сурган биеийн амрыг харж малдаа явуулах нь эрс нэмэгддэг. Энэ хэрээр хурд хэтрүүлсэн эсвэл техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй хамгаалах хэрэгсэл буюу каск өмсгөлгүйгээр замын хөдөлгөөнд оролцсноос үүдэж мотоциклийн осол гэмтэл орон нутгийн замд гардаг нь гашуун үнэн. Ихэвчлэн илэрж байгаа зөрчил нь бол мотоциклтэй хөдөлгөөнд оролцохдоо эрхийн үнэлэхгүй үедээ тээврийг өсч жолоодож байна. За мөн улсын бүртгэл бүртгэдэггүй буюу улсын дугаар номергүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байна. За мөн согтууруулах хундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийг жолоодж байгаа зөрчлүүд гарч байна. За энэ оны 4-р сарын байдлаар Баянгор аймагт бол мотоциклтэй хөдөлгөөнд оролцож байгаа зам тээврийн осол хэрэгт өртсөн 2 тохиолдол гарсан. За үүний нэг нь бол харамсалтай тохиолдол буюу хүний амнаас ирсэн тохиолдол гарсан байна. За нөгөөх нь бол хүүхэд эрүүл мэндээр хохирсон юм зөрчил гарсан байна. Уган цагдаагийн байгууллагаас жил бүр орон нутгийн замд гарч байгаа осол аваар бэртэл гэмтлийг бууруулж, энэ төрлийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг иргэдэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг удаатаараа зохион байгуулан ажиллаж байгаа ч иргэд энэ төрлийн зам тээврийн ослын хохирогч болсоор байна. Хамгийн сүүлийн жишээг авч үзэхэд өнгөрсөн онд улсын хэмжээнд мотоциклоор үйлдэгдсэн ослын улмаас 92 хүн амнасаа алдсан бол энэ он гарсаар Баянхонгор аймагт 2 иргэн энэ төрлийн осолд өртөж, нэг нь эрүүл мэндээрээ, нөгөө нь амнасаараа хохирсон харамсалтай хэрэг гарсан юм. Жилгэн дээр зөвхөн цагдаа тарагдах зорилгоор малгайг өмсдөг. Энэ нь болохоор ерөнхийдөө иргэдийн өөрсдийн амнаас болон эд хөрөнгийн хамгаалах зорилгоор хамгаалтын малгай өмсөх хэрэгтэй байхгүй. Тэгээд эдгээр болох зүгээр сумын төв орж ирэх юм уу, аймаг орж ирэхдээ хамгаалтын малгайг зөвхөн цагдаад л харагдах зорилгоор өмсөж байгаа. Энэ цаадлаа тансаа урьдчилаад юу юм бэ гэхээр одоо наад сайхан мотоциклнаас ойчлоо гэхэд хамгийн дөрөнд толгойл гэмтдэг. Энийг хүмүүс өөрсдөө мэдэхгүй байгаа байхгүй юу? Зүгээр ямар цагдаад харагдаж ирэл би болоо. Ийм сэтгүүгээс үүдэлтэй энэ осол их гарч байгаа. Та бүхний харж байгаачлан орон нутгийн малчтын хэрэглээ болоод байгаа энэхүү хятад мотоциклийн ихэнх нь асфальтын замд буюу засмал замд унахад зориулагдсан үйлдвэрлэгдсэн. Тээврийн хэрэгсэл гэдэг утгаараа Английн тээврийн хэрэгслийн эрхийн үнэмлэхийг альва иргэн жолооны зохих курсэд суралцаж холбогдох хууль журмын дагуу авах ёстой. Гэвч манай зарим малчид мотоцикл жолоодох дадлага туршлага муутайгаас гадна хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, үүнээс үүдэн хөдөө замд онхолдох, юм мөргөх, хоорондоо мөргөлдөх зэрэг олон аваарт ихээр өртдөг. Тиймээс ослоос үүдэж 2 дахь шатлалын эмнэлгийн байгууллагад үе мөчний хугарал, тархины битүү гэмтэл, цээжний гэмтэл, хэвлийн гэмтэл, хавсарсан гэмтлийн шалтгаанаар иргэд ихээр ирдэг талаар мэргэжлийн эмч ярьж байна. Ялангуяа хужаа мотоцикл гэж бид нар яриад байгаа тий. Тэр мотоцикл маань өөрөө их тийм хөнгөн чанартай, мөн хүч сайтай, хурдтай явж байгаад ойчлоо гэж бодоход тэр мотоцикл маань эргээд хүнийхээ тархин дээр дарах, чэйжин дээр дарах, хэвлийн дээр дарах ч юм уу энэ байдлаас шалтгаалаад хүнд гэмтлүүд их ирдэг. Үүнтэй холбоотойгоор бүр цаашлаад амь насанд ч эрсдэх тохиолдлууд гардаг. Хөдөөний иргэд маань хөвчлэн нэг бариачаар бариулчлаа. За тэгээ боолгочлоо гэд их хугацаа алддаг. За тэр нь бүр шарах үүсдэг, эдээлдэг. Түүнээсээ шалтгаалаад бүр эмнэлгийн тусламж авах зайлшгүй шаардлагатай болсон үедээ ирдэг. Энэ үедээ болохоор бас нөгөө хожимдсон гэж хэлэх юм уу да. Цаашлаад мөчтөнд тайруулах ч юм уу. Ийм хэмжээнд хохирох эрсдлүүд бол гардаг. Шууд гэмтээд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа тохиолдолд бол харьцангуй тэртлийнх нь хазгаар доглон болох ч юм уу тэртлийнх нь бол харьцангуй гайгүй. Ард иргэдтэй хандаж хэлэхэд монголчууд морийг зайдан ундаггүй шиг мотоциклийг хамгаалалтын малгайг унаж болохгүй гэдгийг амьдралдаа хэвшил болгомоор. Онхолцсон учраас хятад мотоцикл, өөгцөн учраас арх буруутай биш. Эрүүл бус ухаантайгаар амнасаа төмөр дөрөөн дээр тавьсан залуус та бүхэн өөрсдөө буруутай. Төмрөөр бүтээгдсэн унаа бол морь биш. Морьноос та унаад хоцорч болохч мотоцикл таны эрүүл мэнд амь насыг хохироох эрсдэлтэй. Мотоцикл гих хурдан унаа таны ажлыг хөнгөвчлөлтг нь мэдээж. Гэхдээ санар сэрэмж болгоомжтой жолоодохгүй бол эрүүл мэнд амь насыг чинь эргэлт буцалтгүйгээр авч удах аюултайг та бүхэн санаарай.